За амралтай өдрийн мэнд. Дуу дүрс гайгүй харагдаж байна уу? Дуу гайгүй байна уу? Сайн сонсогч байна уу? Сул байна уу? Сул. За. Баярлалаа. Би тэгвэл энийг жоох ойртуулах юм байна. Энд яг самбар дээрх мэдээлэл хаачихгүй гэдэг жоох холдуулсан. За энийг бас чанга дээр нь тавьчих. За одоо яаж юм гайгүй юу? Жоох холоос ярьсан тийм жоох суулсан дуурж ирсэн байж магадгүй. Одоо яаж юм гайгүй юу? За бүгдэнд нь орой мэнд. За шинэ жил, шинэ он гарах гад шинэ жилээ тэмдэглээд завгүй байна уу? Хүмүүс ер нь жаахан идүүх жаахан сул ах шиг байна те. За одоо дуу яаж юм гайгүй юу? Би микрофоноо улан зарлахсан. Юу яасан л байх хэвээр одоо эсвэл би сонгоогүй юм болов? Микрофоноо сонгоогүй ярьсан байж зүг. Тэг яг хоо микрофон энэ бол айгүй сайн микрофон ийм зайнаас бол их сайн сонсогдох хэвээр. Би тэгэхээр нөгөө лайв хийхдээ микрофоноо сайн сонгоогүй микрофоноо сонгохоо мартаад ороод ирсэн бэ. За яах вэ? Гарцгаад эргээд орж ирэх үү? Гарцгаад эсвэл та нарын энэ нэг хүн дуун сонсохдохгүй байна гэдэг нь эсвэл та нарын юу асуудалтай байна уу? За дуугаа би яаж шалгах вэ? Бусад хүнд ямар сонсогч байна? Эсвэл гарцаад эргээд орж ирэх үү? Зүгээр ингэж юм те. Зүгээр ингэж юм. За тэгвэл эхний хүн микрофоныхоо дууг чангалаа сонсоорой. Тэгвэл илүү сайн сонсогч магадгүй те. За манай зүгээс асуудал байна уу? Та нарын зүгээс асуудал байна уу гэдгийг олж мэдэх гээд байгаа. Нэгэнт ярьж байгаа юм чинь дуугаа бас гайгүй сайн хүн болгонд зүгээр ингэж байна. За тэгвэл гайгүй ах шиг байна. Яриагаа эхлэе да. Өнөөдрийн ярих агуулга бол англи хэлийг сурсан шиг сурахтай. За чөлөөтэй англи хэлтэй болох гэж хэлж байгаа. Чөлөөтэй англи хэлтэй болоход юу хамгийн чухал вэ гэдэг талаар ярина. За тэгээд лавын төгсгөлт болохоор маргааш эхлэх master class-тэй шинэ сургалтын талаар за баярлалаа. Дуу бол окей зүгээр байгаа юм байна. За тэгэхээр би яриагаа шууд эхлүүлээд яриад явчихъя. За өнөөдрийн гол сэдэв бол мундаг англи хэлтэй болоход хамгийн богино хугацаанд хамгийн үр дүнтэйгээр маш сайн англи хэлтэй болоход юу хамгийн чухал вэ гэдэг талаар ярилцсан. Өөрөөр хэлбэл хамгийн үр дүнтэй арга юу вэ гэдгийг л ярих гэдэг. За лавын төгсгөл маргааш эхлэх master class буюу брэнд сургалтын талаар товч танилцуулгыг хүргэнэ. За тэгэхээр өнөөдрийнхөө сэдэвт шууд оръё. За англи хэл сурах энэ одоо нөгөө микрофон маань гол мэдээллийн маань хаачихсан байна. За ингээд яриул гайгүй хаа те. Жохон чанга ярьчих. За англи хэл сурах ямар арга хамгийн үр дүнтэй вэ? За энэ асуултанд хүн болгоо өөр хариулт өгөх бах тий. За арга зам гэх юм бол за багшуур өөр арга ярьж байгаа. За хүн болгоо өөр арга ярьж байгаа. Нэг хүнээс асуухаар нэг юм ярина, нөгөө хүнээс асуухаар нөгөө юм ярина. За тэгээд ерөөсөө англи хэл сурах маш олон арга байж таардаг. Тэгэхээр арга буюу энэ мөсөн гол англи хэл сурахыг мөсөн гол гэж үзэх юм бол энэ дээр харагдаж байгаа уул байна те ил харагдаж байгаа. За энэ бол мэдээж амархан зүйлийг энэ ил харагдаж байгаа уулаар дүрсэлж байгаа.
Тэгэхээр how гэдэг асуултыг хүн болгоо асуудаг. Яаж англи хэл сурах вэ? Аргаал хайгаад байдаг те. За ингээд арга хайхаар мэдээж мянган арга байгаа. За ванда хэдэн мянган арга байгаа. Ways гэдэг нь арга зам гэсэн үг. Тэгэхээр жирийн өмнө бид нар англи хэл сурахын тулд яах юм? Арга хайхаар мянган арга байгаа. За энэ дээр би зөвхөн хэдхэн жишээ хэлсэн байна. За зарим хүн юу гэж зөвлөдөг вэ гэхээр кино л үзээд тий. Ялангуяа нөгөө sitcom буюу situation comedy, ялангуяа нөгөө Friends богино хэмжээний хөвчлөлтэй найзуудын дунд болдог ийм үйл явдлыг харуулдаг кино үзээдээ. Тэгээд сайжирчдаг. Би кино үзэж сурсан. Тэгээд тэрийгэ нөгөө хүн зөвлөдөг. За кино үзэх. За хоёрдугаар нь видео тоглоом тоглоод англи хэлтэй болсон хүмүүсээс байдаг те. Бэдгч байх уу тэдний яриагаар. За тэгтээ тэр бол яг түүхийн бүх арга нь бол мэдээж биш. Зөвхөн видео тоглоом тоглоод англи хэлтэй болох боломжгүй. Зөвхөн кино үзээд үзэх нь үзэн тэгээд тэндээс юу авч үлдэх арга нь бас хэрэгтэй шүү дээ тий. За кино үзэх, видео тоглоом тоглох, YouTube үзэх. За эсвэл дүрмэл судлаад тий. За би дүрмд судлаад англи хэлтэй олцсон. Чи дүрм судлаад англи хэлтэй бол. Дүрм хамгийн чухал. За эсвэл номл уншаад тий. Номл уншаад авах юм бол үгийн баялаг нэмэгдэнэ. Тэгээ англи хэл маш сайн сурна. За эсвэл аппликейшн ашиглах. За аппликейшн ашиглах арга байж болно тий. За ингээд ерөөсөө арга бол ерөөсөө хязгааргүй. За би энд бол ердөө 6 аргыг дурдлаа. За дээрэс нь нэмээд унгаан англи хэлтэй улсад нь очиод амьдарчих. Тэгээл сурч. За гэтэл Австралид очиод 5 жил амьдарлаа, 3 жил амьдарлаа. Англи хэлгүй хүмүүс маш их байж байдаг. Америкт очиод 10 жил амьдарлаа. Англи хэл арай гэж тэ өдөр тутмын амьдралаа л аргацгаах хэмжээний англи хэлтэй хүмүүс маш олон байж байгаа. Тэгэхээр арга гэхээр ерөөсөө хүн болгон багш болгон маш олон төрлийн өөр арга ирдэг. Тэгэхээр жирийн бид нар яах юм? Бид нар мэрэгжлийн хүн биш. Яг хинийх нь зөв вэ, хинийх нь буруу юм. Энэ мянган арга чинь мянгуулаа зөв байх магадлал магадгүй маш бага байх л та тийм. Хүн болгоны зөв байна гэж байх уу? Эсвэл хүн болгоны буруу байх магадлалтай юу? Бас үйж болно тийм. Тэгэхээр ингээд жирийн хүмүүс бид нар англи сурахад яадаг вэ гэхээр ерөөсөө маш олон зам байж байгаа. Тэгээд энэ олон замыг чинь алуугаар нь явах вэ? Таминэ тийм. Ер нь бол төөрдөг. За тэгээд төөрсөн үе яах юм мэдээж арга хайгаад байгаа шүү дээ. Би англи хэл яаж хамгийн үр дүнтэй сурах вэ? Тэгэл эхний зөвлөгөө өгсөн хүн шууд итгэдэг. За бат нэг арга хэлнэ дээ. Бат багш гэж хэлчихэ дээ. За бат багш нэг арга хэлнэ. Тэр нь шууд итгэнэ. За тэр аргаар нь юм хийн 5 жил явна. Эхлээд болоод байгаа юм шиг үр дүнтэй юм шиг санагдсан. Яг бодит амьдрал дээр гараад хэрэглэх болсон чинь таг. Өөрөөр хэлбэл нөгөө танхимд утсан агуулга бодит амьдрал хоёрын хооронд маш том зай байна гэсэн. Тэрийг мэдэхгүй 5 жил явж байгаад үр дүн тий. За сугар гэж багш. За энэ би ийм багш байдаг үгүүд мэдэхгүй. За хамаагүй нэр авч байгаа шүү. За одоо юу гэдэг нь Jack гэдэг багш байна гэж бодъё л та тий англи хэлний. За Jack багшныг арга ярина. За мань хүн бол мэдээж өөрийнхөө туршлага, өөрийнхөө өнгөрсөнд ямар юм олж мэдсэн тэр хэмжээндээ хүрээндээ заа. Jack багшныг арга хэлнэ. Тэр нь шууд итгэнэ. Тэрийг яг туршиж үзнэ, хийж үзнэ. За тэгээ итгэцэн юм чинь тэрийг л хамгийн зөв арга гэд хийгээд яваад байна шүү дээ, тий. Ингээд ерөөсөө яг хамхуул шиг, салхинд хийсдэг хамхуул шиг ингээ хийсээ яваад идэг. Яагаад гэвэл бид нарт тийм суур мэдлэг байхгүй хийлгэж юу юм, тий. Тэр мөсөн голын дээдх өнгөн юмнуудыг л хайгаад байна шүү дээ, тий. Аргын яг суур юмнуудыг ерөөсөө мэдхгүй яваад. За энэтэй адилхан хамгийн энгийн жишээг бас хэлээ л да. Зөвхөн англи хэл сурах биш. Жишээ нь хоол боловсруулах, тэ хоол шингээх тал дээр баруун, зүүн, тэ за хятадууд бол юу гэж ярьдаг вэ гэхээр өдрийн хоолны дараа унтаж амар гэж зөвлөдөг. За тэгэхэд нөгөө хэсэг нь мэрэгчлийн нөгөө хэсэг хүмүүс нь яах вэ гэхээр ер нь хоолны дараа хөдөлгөөнгөө суух маш муу.
алах, хөдөл 10-20 минутын хөдөл гэдэг. За би яах юм? Би хоол боловсруулах үйл ажиллагааны талаар ямар ч мэдлэггүй учраас би хинд нь итгэхээ мэдэхгүй ингээд төөрж байгаа байхгүй. Тэгэхээр одоо интернетийн эрэнд яах вэ гэхээр мэдээлэл интернетээр дүүрэн байна. Агуулга хийх материал, кино, апп те ерөөсөө сонголт бол хязгааргүй. А гэтэл энэ донд хүн төөрчөд байгаа. Яагаад вэ гэхээр би яг мэрэгжлийн үнэ биш. Би яг хоолны дараа алхах ёстой мó эсвэл хятадуудын уламжлалт ангаахын зөвлөгөөр удах ёстой мó мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр би яах вэ гэхээр энэ англи хэл дээр ч гэсэн яг адилхан. Ерөөсөө амьдралын бүх хэсэгт англи хэл дээр ч гэсэн адилхан. Хүн болгоо өөр арга ярьж байна. Хинийхэн зөвийг ерөөс мэдэхгүй. За бүгд өөрийгөө зөв гэдээ яриад шүү дээ тий. Танаа найз чинь нэг юм зөвлөн, нөгөө найз чинь нэг өөр юм ярина. Тэгээ би өөртөө юу тохирохоо мэдэхгүй. Тэр нь ямар шалтгаантай вэ гэхээр энэ мөсөн голын доод хэсгийг огт байхгүй, суурь байхгүй гэсэн. Тэгэхээр энэ суурь ойлголт юу хэл сурахад хамгийн чухал бишийг мэдэхгүй хүмүүс зөвхөн энэ 1000 аргыг оролдож үзсээр хагаад хамгийн буруу аргуудыг сонгож сурсаар хагаад эцсийн дунд 10 жилийн дараа англи хэлгүй яваад байгаа. Энэ болохоор бид нар яаж сурах вэ гэхээс өмнө бид нар маш буруу асуултаар эхэлдэг. Яаж англи хэл сурах вэ? Тэрнээс өмнө бид нар юу асуух ёстой вэ гэхээр хэл гэж яг юу юм? Тэ энэ мэдээж өнгөц ийм зүгээр л тийм юм үзэл ингээл болчихно гэдэг юмнууд бол худлаа ахна шүү дээ. За худлаач байх вэ? Энэ бол тодорхой нэг л хүн тодорхой тухайн нөхцөлд л нэг удаа л хэрэг болсон агуудахгүй. Тэр хүний нөхцөл байдал шал өөр. Таны нөхцөл байдал шал өөр байхгүй юу? Тэгэхээр тэр хүний орчин нөхцөл нь шал өөр, таны одоо амьдрал шал өөр. Тэгэнгүүт нөгөө хүний аргыг шууд өөрөө аваад хэрэглэх гэхээр мэдээж болохгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр яаж сурах вэ гэхээр хүн болгон өөр юм яриад тэр болгоныг хэрэгжүүлээд ингээд үзэхээр ерөөсөө ингээд төөрчөд байгаа байхгүй. Нөгөө маш олон салаа зам байна шүү дээ. 1000 зам байна шүү дээ. 1000 замын аливаар нь явах юм яаж мэдэх юм? Тэрийг мэдхийн тулд эхлээд бид нар юу асуух хэрэгтэй вэ гэхээр за хэл гэж юу юм? Тэ? За хэл гэж юу юм? За тэр нь ямар учиртай? Хэл гэж юу юм? Яриа гэж юу юм? Яг яриа гэдэг нэг л үг байгаа шүү дээ. Та нар мэдэхгүй, нэг нь ч мэдэхгүй. Яриа гэж юу юм? Асуул. Бүгд шалгалтанд онно. Би бол итгэлтэй байна. Тийм. За энийг би мастер класстаа оруулж байгаа. Тийм. За яриа гэж юу юм? Яриа бичгийн ялгаа мэдэхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр бичгийн хэлээр ярьдаг. Ярианы хэлээр бичнэ гэж баг байдгүй юм да. Бид нар номын хэлээр л яриаддаг. Тэгээд яриа бичгийн хэлний ялгаа хамгийн наад зах, тийм. За бичиг гэж юу юм? Яг юу юм? Яг бичиг гэдэг нь хамгийн энгийнээр яг юуг хэлээд байна? Тэр ардах механизм тэрийг нь мэдчихэж бид нар аргаар сонгох гээд байна да, тийм. За унших гэж юу юм? Сонсох гэж юу юм? Юу юм бэ яг хэл гэж юу юм те? Тэрийг мэдсэн хүн арга бол амархан. Арган дотор төрөхгүй гэсэн. Учир шалтгаан, цаад суурь ойлголтуудаа мэддэг хүн хизээч төрдөг. За хэл гэж яг юу юм те? Саяны миний хэлсэн зүйлүүд. За үг яаж шийдлэх юм гэдгийг мэдхийн тулд тарих яаж ажиллах юм? Яагаад? Энэ бүгдийн гол суурь нь яаж энэ бүхэн ажилтг юм те? Тэгэхээр тарих судлал хүний тарих яаж ажилтгөө те? За энэ судалгааны суурин дээр энэ бус нь явдаг. Тарих яаж ажилтгөө гэдэг чинь яг бодит амьдрал дээр удманд гараад унгаан англи хэлтэй хүмүүстэй ярихад тэр процесс яаж явагддггүй л гэдэг нь шүү дээ те? Хүн яаж үгээ бодож олохгүй, өгүүлбэр яаж одоо санаагаа илэрхийлдэг. Тэр бүхэнд юу багтдгийг тэрийг системтэйгээр сайжруулах байхгүй юу? Хамгийн чухал зүйл дээр төвлөрнө гэсэн үг. Тэргүй зүгээр шууд яаж сурах уу гэдэг асуултаас эхлүүл бид нар энэ мөсөн голын зөвхөн харагдаж байгаа энэ өнгөц зүгээр л ингээл болно гэдэг юм уу яваад байгаа байхгүй юу? За тэрнээ суурь нь юу юм?
Хэлгээд яг юу юм гэдгээ бүх талаас нь ойлгочвол арга бол хамгийн энгийн амархан аргууд идэг. За тэр аргуудыг тэр аргууд чинь энэ хүний тарих яаж ажилладаг, хийлгэж юу юм, хаанаас үүссэн, ямар зорилгоор сурч байгаа, яаж сурдгийг тэр бүх одоо суурь судалгааны юмнууд орно гэсэн. Тэгэхээр дийлэнх хүмүүсээ, жирийн хүмүүсээ энэ усан голын суурийг судалж олох боломжгүй. За мэрэгжлийн биш хүн байтугай мэрэгжлийн хүмүүс нь мэддэггүй энэ судалгаагаа. Тэгэхээр бид нар одоо хоол боловсруулах дээр би бас жишээ авсан тийм. Хоол идсний дараа алхах юм уу? Эсвэл амрах юм уу? Унт гэдэг чинь. Нэг хэсэг нь унт гээд нөгөө хэсэг нь алхах амар итгэвтэй хөдөлгөөн гээд эсрэг юм яриад байгаа хэвчтэй. Тэгээ би энийг аль нь зөв гэдгийг яаж мэдхий? Нэгэнд нь итгэхгүй л нөгөөдх нь зөв биэл яах юм? Би алдна гэдэгтэй. Тэгэхээр энийг би зөв сонголт хийхин тулд би энийг судлах хэрэгтэй. Магадгүй ийм сургалт байдаг бол маш сайн тийм. Яг хоол боловсруулах үйл ажиллагааны механизмыг яг шинжлэх ухааны үндэслэлтэй тэгээд яавал зүгээр юм аргуудтай нь тайлбарлаж өгөх. Ийм сургалт байл айгуу гоё байц. Яг тэр сургалт болвол англи хэлний хичээл дээр англи хэл сурах дээр ч гэсэн хамгийн үр дүнтэй арга бол ерөөсөө ийм хэлгэж юу зөв яагаад тийм хэл талаасаа нөгөө талаас нь тарих яаж ажиллах юм. Тэгвэл үгээ яаж хамгийн үр дүнтэй хийж хэлэх юм. Тэ үг цээжлэх арга хайгаад байдаг штэ. Үгүй штэ. Үг цээжлэх арга гэж байхгүй. За тэрийг би яг маргаашийн хичээлээр ярина. Манай мастер класс эхлэх байгаа маш гоё сургалт. Тийм. Тэгээд тэрүүгээр үг цээжлэх гэж арга байхгүй. Байхгүй байгаа. Гэхдээ та нарын боддог нөгөө нэг төсөөллийн арга өдөр 100 үг цээжлэх мэт тийм юм бол ерөөсөө биш. Тэгээ хинээч төсөөлөөгүй, хинээч мэдэхгүй юм аргууд байдаг. Яагаад гэвэл энэ судалгааг бүр хүн хийж чаддаггүй. Тэгэхээр суурь шалтгаан энэ яагаад ингэдэг юм, ямар учиртай юм гэж хүмүүс ерөөсөө асуудаггүй. Яаж сурах вэ гэдэг арга. За нэг нь кино үз, нэг нь YouTube үз, нөгөөх нь зүгээр л ном уншаад тий. Зүгээр л ном уншаад, зүгээр л YouTube үзээд англи хэлтэй болцсон юм. Ер нь аюу ховор штэ. Яг тухайн яаж сурсан гэдгийг тэр хүнээс суугаад ярилцлага авч ижил мэддэг. Бүх процессоо хийлгэж ижил мэддэг. Тухайн өөрөө ч мартцсан байдаг. Тэгээд 10 жилийн амар завтай өдөржин YouTube үздэг хүүхдүүдийн арга. Тэгээд амар завтай оюутан байх үедээ сурсан арга хэлээд байдаг. Гэтэл таны нөхцөл байдал юу гэхээр та өнөөдөр ажилдаа, гэр бүлтэй, хүүхэдтэй маш завгүй. Тэгээд тэр их сургуулийн оюутны сурсан арга танд тохирохгүй шүү дээ. Тэгэхээр арга гэхээр юм өнгөц юмнууд яваад. Өнгөц зүгээр л ситком үзэхдээ юу яаж олж авах юм өөрөө. Зүгээр л үзээд ийл сонсоод ийл сайжрах уу мэдээж үгүй шүү дээ. Хилээ судлах хэрэгтэй шүү дээ. Хилээ хэрэглэх хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгээ хэл гэж юм цогц юм байдаг гэдгийг ерөөсөн мэдэхгүй байгаа байхгүй. Зүгээр л нэг талын л хөгжүүлээд байдаг. Зөвхөн нэг хэсгийн л яриа сурчна. Яриа гэдгийг чи ард 6 юм байна шүү. Зөвхөн нэг үг байна шүү дээ. Эний чи ард яриа гэж юу гэдэг 6 юм байна шүү. Тэрийг мэдхгүйгээр яаж яриагаа сайжруулах гэдэг юм. Юу хийх юм? Зүгээр л яриадах юм уу? Гадаад хүн те. Тэгээ үг хэллэгээ хаанаас олж авах юм те. Мондаг унган англи хэлтэй хүмүүс хэрэглэдэг, өргөн хэрэглээтэй үг хэллэг. Тийм. Тэгэхээр ерөөсөн хамгийн үр дүнтэй арга бол энэ. Бид нар бол ямар аргаар сурдаг вэ гэхээр энэ талтай юм те. 80 юм хийдэг, маш олон юм хийдэг. Эсвэл зөвхөн нэг л юм хийгээд байдаг. За тэрийг маш удаан хийн. Өөрөө их одоо сэтгэл хангалуун. Яагаад вэ гэхээр заримдаа хэрвээ онлайнаар сурж байгаа ч юм уу зүгээр танхимаач гэсэн сурахад багш нарын нэг гаргадаг алдаа юу вэ гэхээр өөрийнх нь заасан хэдхэн юмны үрээ шалгалт аваад онц тавьчаад чи болцсон гэж хэлдэг. Дүн ерөөсөн хамаагүй. Дүн онц аав муу аав ерөөсөн хамаагүй. Яагаад гэвэл тэр бол зөвхөн танхимд биш шүү дээ. Тэр чинь гол үр дүн ямар байв гэдгийг харуулдаг юм.
бодит амьдрал дээр гараад шууд ярьж чадчихэв үү? Шууд хүмүүстэй харилцаж чадчихэв үү? За ажлын маш яралтай өндөр түвшний юм уншихад шууд уншаад ойлгож чадчихна. Тэ? Бодит амьдрал бол хамгийн том шалгалт шүү. Тэргүй танхимын шалгалт бол юу ч. Тэ. Тэрэн дээр онц авлаа гэж баярлах хэрэггүй, муу авлаа гэж бухимдах хэрэггүй. Тэ. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр 80 юм хийн, маш олон юм хийн. Хийгээл юм. Завгүй дөрөв нухаал юм тэ. Нэг талын аль нэг имэйл барьж аваад хийгээд байдаг. Тэр нөгөө хэлцэн уулын цогц ахгүй. Ярих хүчгүй унших сонсох энд үеийг хизээс салгаж болтгоо. За яагаад вэ гэдгийг мэдээж би сургалтаараа ордог. За тэгэхээр 80 юм хийгээд үр дүн нь ерөөсө 20% үр дүн гардаг. Тийм учраас хүмүүс ингэж бодоод байдаг. За ямар ч байсан хоосон биш. Тэ нэг 20% нэг юм байна да нэг жохоо юм. За дийлэнх нь 10% байх. Тэгээ 10-20% юм байгаад байгаа байхгүй. Тэгээ хоосныг бодвол ортой. Тэнгүүд би юм сураад юм гэж бодоод ингээд өөрийгөө хураад явддаг. Гэтэл яг манай минималист дарга одоо бүр төгөлдөрчөөд улам төгс болцсон ингээд явж байгаа. За минималист дарга яадаг вэ гэхээр 80 үзэхгүй 20% юм үзнэ. Хамгийн чухал зүйлийг л үздэг. Хамгийн чухал. Одоо энэ мөсөн уулын ёроол суурь энэ мөсөн уулж оршин тогтнож байгаа суурийг үздэг гэсэн үг. Зөвхөн ил харагдаж байгаа энгийн ойлгомжтой мэдээж юмыг бол үзэхгүй. Хамгийн суурь гол ойлголтуудыг үзэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр 20% хамгийн чухал цөөн зүйл дээр. Тийм учраас маш өндөр үр дүн гардаг. Маш өндөр үр дүн. Энэ өндөр үр дүн та нар бодит амьдрал дээр гараа шүү мэдчихвэл. Мэдээж хугацаа хэрэгтэй те арга хэлж өгөн. Тэр манай одоо энэ ялангуяа мастер класс дээр beginner сөргөө анхаа шат 2 бол хамгийн сүүлд шинжлэгдсэн хичээлүүд бол хамгийн төгс хувьрууд явж байгаа. За тэн дээр бол юу вэ гэхээр эндээс эхлэх хэл гэж юу юм те суурь яагаад хүний тарих яаж ажилладаг юм ярина гэж юу юм тарих ямар үйлдэлээр хийдэг юм за үг чэйсэн гэж юу юм тарих ямар үед үгийг хамгийн сайн бүртээ урт хугацааны ойроо оруулдаг хизээч мартахгүй гэх. Тэр аргууд нь бол дандаа энэ тарих судлалын энэ суурьтай явдаг. Тэгээд энэ яаж гэдэг бол маш энгийн. Суурь тэр ойлголтуудаа энийгээ маш сайн ойлгоцсон арга бол хамгийн амархан байдаг. Тэр бол дон гэж байгаа шүү. Тэгээд нөгөө нэг мянган зам байгаа ш тэр нь төрөхгүй. Аль нь ортой ярьж байна, аль нь оргүй ярьж байна, хин зөв яриад байна, хин буруу яриад байна гэдгээ өөрийн гэсэн үзэл бодол толгойтой тарихтай болно гэсэн. Одоо олж ахаа ингээд одоо нөгөө нэг хамхуул шиг хийсээ яваад байна шүү дээ. Энэ зөв гэхээр энд итгэл, тэр зөв гэхээр тэр итгэл 2 жил өнгөрчлөө, юучгүй хэвээрээ. За одоо тэгээд яах вэ гэл ингээл те. Ингэхгүй өөрөө бие даах сурах чадвар бий болчихно гэсэн. Энийг мэдснээр. Тэр нөгөө ганхахгүй. Тэр болгонд хүмүүсийн гоё ярьсан юмд итгээд ингээд те алдахгүй гэсэн. Тэр маш чухал байна. Тэгээ англи хэлийг ямар хүн хамгийн сайн сурдаг вэ гэхээр бие даах сурах чадвартай л хамгийн сайн сурдаг шүү. Тэгэхээр энэ бие даах ур чадрын нөгөөд байгаа байхгүй. Тэгээ энэ үгээр та нар юу ч сурч болно. Зөвхөн англи хэл биш. Тэгэхээр зөвхөн англи хэл сурах тухай яриад байгаа юм чинь зөвхөн энэ мөсөн голын дээдлийн харагдаж байгаа мэдээж юм л яриад байгаа. Арга гэл нэг хэдэн юм нийлүүлж авчаал. Тэрнээс цаана нөгөө хилчин цогц чадвартай ярих хүч ууших сонсохын дөрвөлээ авах хэрэгтэй. За энэний суурь нүгийн баялаг байдаг. За тэгээд яг тарих яг яаж ажиллах ярина гэж бид нар яах юм бодох хугацаа байдаг юм те юу юуг тарих тооцоолдог юм. Тэр тооцооллын аргаар сурах юм эсвэл шал өөр арга байх хэрэгтэй юм те. Тэгэхээр энэ судалгаанаас ерөөсөө үндэслэлж урган гарсан ийм арга яваад байгаа. За энэ англи сурах хамгийн үр дүнтэй арга шүү. Тэргөө одоо бидний өнгөрсөнд ойлгож ирсэн кино үзэл, видео тоглоом тоглоод, YouTube энэ төр гэдэг бол тухайн хувь хүний тодорхой нөхцөл хэрэг болдог арга. Энэ бол хүн болгонд тохирохгүй. Кино огт үзэхгүй юм биш. Жишээ нь би тийм зав байдгүй. Нэгдүгээр нэг сонирхол татдаггүй. Тийм.
Видео тоглоом ерөөс тоглохгүй. Тэгээд тийм хүн болгон тохирох арга биш байхгүй эдгээр чинь. Зөвхөн энийг сонирхдаг, өөрийнхөө сонирхлын дагуу сурах нь зөв. Энэ бол зөвхөн хийх юмны нэг хэсэг. 20% байж болно. 80% шал өөр юм байна. Хэлээ богино хугацаанд сайжруулахын тулд яах юм? Арга барил хэрэгтэй. Суур тэр ойлголтууд хэрэгтэй, тий? Ур чадрууд бие даах чадвараа өөрөө бий болгоно гэсэн. Тэгэхгүй бол та нар одоо энэ шинэ 21-р зууны чинь худал мэдээллийн иргэн гэдэг байна шүү дээ. Худлаа мэдээллийн иргэн. Яагаад гэвэл хүн болгоо одоо интернет хичээл зааж байна. Хүн болгоо одоо юу ярьж байна, тий? Өөр юм ярьж байна. Тий. Зарим нь худлаа, зарим нь үнэн, зарим нь зөв буруу, тий? Тэрийг өөрөө ялгаж салгах өөрийн гэсэн бодолтой, суур тэр ойлголтуудтай. Тийм одоо маш гоё ур чадвартай болох ийм маш гүнзгий одоо судалгааны үндсэндээ бий болсон юм сургалтууд мандад явагдаж байгаа. Тэгэхээр энэ мастер класс гэдэг мастер класс магаш эхэлнэ. Тэгэхээр та нар англи хэлний хэрвээ суурьтай бол уншаад нэг хайлттай ойлгодог, сонсоод нэг хайлттай ойлгодог. Тийм дийлэн хүмүүс нэг тийм л чадвартай байна. Тийм чадвартай хүмүүс энэ сургалтууд заавал орж ирээрэй. Тэгэхээр яах вэ гэхээр энэ бол шинэ сургалт байна. Master class. Яг брэнд сургалт гэж яваад байгаа. Учир нь нодлон би master class уулна гаргасан юм. Тэгээд одоо явуулах арга болов байна гэдэг. Тэгэхээр энэ маргааш эхлэх брэнд сургалт, шинэ брэнд сургалт маань master class, брэнд сургалт хоёрын нийлж энэ хоёр сургалтыг нийлүүлсэн цоо шинэ сургалтыг. Тэгэхээр өмнө нь брэнд сургалтанд сууж исэн сурагчид сурч болно. Тэгэхээр брэнд сургалтын 20% л агуулгыг шоорсон байна. 80% нь цоо шинэ агуулга гэсэн. Шинэ 80% агуулга. Тийм учраас би англи нэрээр нь нэрлэдэг байна. Master class гэх брэнд сургалт маргааш 12 сарын 15-нд эхэлнэ. За энэгээр бол өстой та нар бол одоо баг англи сурах учрыг бол шууд бүрэн олно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд арга мэдээж хамгийн үр дүнтэй аргууд ярина. Та нарын урд хожиж сонсож байгаагүй тийм одоо маш хэрэгтэй ийм хамгийн чухал агуулгуудыг ярина. Тэгээд брэнд сургалтад ярьжсэн агуулга бол зөвхөн 20% нь нэг суур юмнууд орсон байгаа. Тийм тэргүй брэнд сургалтын арга бол энд бол 80% шал өөр арга явж байгаа. Тэгэхээр брэнд сургалтанд сурж ирсэн хүмүүс шинэ сургалтанд сурч болно. Тэгээд мэдээж манай суурьгүй анхаашаа төгссөн, суурьтай анхаашаа төгссөн сурагчид бол энэ master class буюу брэнд сургалт бол хамгийн чухал сургалт байгаа шүү. Энд заавал сураарай. Тэгээд энэ сургалт маань ажил хэрэгч завгүй хүмүүст маш тохиромжтой. Тэгэхээр ажил хэрэгч завгүй гэхээр магадгүй компани удирдлагууд ч юм уу захирлууд санаад орно. Мэдээж тэднэрт маш хэрэгтэй сургалт. Тэгээд менежерүүд те юмны учрыг олцсон ийм хүмүүс ер нь ийм ховор сургалтыг маш өндөр үнэлдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн цагийг бол маш их хэмнэ гэсэн үг. Хамгийн чухал юм богино хугацаанд олоод мэдчихэж байгаа. За захирлууд, менежерүүд анхаараарай. Заавал сураарай. Англи хэлээр олон улсад юм уу Монголд ч юм уу илтгэл тавих шаардлагатай байдаг шүү дээ. Тэгээ илтгэл гэдэг чинь зөвхөн үгийн цуглуулга биш шүү дээ. Тэр чинь санаагаа яаж илэрхийлэх вэ өөртөө тэ одоо санаагаа яаж илэрхийлэх вэ гэдэг чинь яриа бичгээр илэрхийлэх арга барилын бүрэн зохицоор нь зааж байгаа. Тэгэхээр энэ бол маш олон талын ярих унших сонсох тэгээ шинэ үгийн баялаг 5 чадвар. За тэгээд дөрвөн бол ярихгүй. Гэхдээ дөрмийн өгүүлбэрийн бүтцийн хамгийн гол юмыг бол ярина унших чадвар дээр. Тэгэхээр дөрмөөс залхацсан, уламжлалтай агаас залхацсан ямар ч үр дүн гараагүй тийм хүмүүс бол энэ сургалт руу шууд орж ирээрэй. Тэгээд мэдээж ажил хэрэгч завгүй хүмүүс тэгэхээр мэдээж хүн болгон л завгүй байгаа илгүүдээ тий арга ир ажил амьдрал гэдэг. Тэгээ хүн болгон зориулсан сургалт. Тэгээ энэ сард энэ жил дуустал одоо хамгийн сүүлийн эсэлт төлбөр хуучнараа явж байгаа. За он гараад төлбөр нэмэгдэнэ.
мастер классын брэнд сургалтын. Тэгэхээр та нар он гарахаас өмнө энд бүртгүүлээд тэгээд маш товч тодорхой ойлгомжтой болсон байна. Нөгөө өмнөх брэнд сургалтанд магадгүй сурч исэн сурагч мэдж байгаа. Нилээ урт юм сунжирсан хичээлтэй 20 эд хичээл. За энэ мастер класс брэнд сургалт бол ерөөсөө маш гоё ингээд цэгцтэй цогц тийм ийм одоо цогц ур чадварыг болгож байгаа. Тийм. Тэгээд богино илүү тодорхой ойлгомжтой 10 жилийн хүүхдүүд сурч болно. За онлайн сургалт учраас магадгүй 10-аас дээш ч юм уу тийм 9-өөс дээш за тухайн хүүхдийн онцлогоос мэдээж хамаарна. Тийм. Настай хүмүүс сурч болно. Яг гэвэл энэ сургалт маань маш энгийн ойлгомжтой, маш сонирхолтой, ийм гоё шинжлэгдсэн хөтөлбөрөөр маргааш сургалт эхлэж байна. Та бүхэн яг одоо амж бүртгүүлээд дунд агсан шат. Байгаа. За энэ маргааш эхлэх мастер класс буюу брэнд сургалтанд ямар хүмүүс зориулсан сургалт вэ гэхээр англи хэлний уншиж сонсоод ойлгодог дундчтны хүмүүст зориулсан сургалт. Агсан шатанд очих арга хэл. Тэ? Тэгэхээр ерөнхийдөө уншаад нэг ерөнхий утгыг ойлгодог тийм суурьтай бол энэ сургалтанд шууд сурч болно. Бүр агсан шат гэх юм бол IELTS-ийн сургалт байж болно. Гэхдээ агсан шат гэхэд IELTS-ийн сургалт, IELTS-ийн шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа хүмүүс ч гэсэн энэ брэнд сургалтанд заавал сураарай. Тэг. Энэ бол зайлшгүй pre-IELTS гэж явдаг. IELTS-ийн өмнөх шат. Хамгийн наад захын суурь юмнуудаа, хамгийн гол чухал юмнуудаа эндээс олж авна. Тэгээ IELTS-ийн шалгалтанд бол суурь хамгийн чухал юм бол ярихгүй. Мэдээж гол агуулгууд шалгалт өгөх, тэр арга тактик, тэгээ хэл талаас яаж бүр агсан түвшинд очих уу гэдэг дараагийн шатны сургалт гэхгүй. Ийм учиртай байна. Тийм. За тэгээ өнөөдрийнхөө лайвыг энэ үрээд өндөрлөө. Тэгээд брэнд сургалтанд заавал амж бүртгүүлээ. Маш гоё сургалт байгаа. Би тэгээд та нарын өмнөөс маш их баярлж байгаа. Энэ бол миний мөрөөдлийн сургалт. Тэгээд би одоо англи хэл анх сурч эхэлж байхдаа юу яасан болов ийм сургалт явсан болов би нэг жилийн дотор л тасархай англи хэлтэй болох байсан. Тэгээд маш их цаг хэмнэн. Тэгээд нэг сарын дараа гэхэд та нар яах вэ гэхээр англи хэл гэдэг чинь ийм учиртай юм байна. Тэ маш том газрын зураг, хэл сурах газрын зурагт бүх юм маш тодорхой болно. Маш ойлгомжтой болно. Одоо бол нэг жоохон ман донд ингээд төөрцөө яваад байгаа шүү дээ. Манай ингээд дээшээ хөөрнө гэсэн бүх юм тодорхой харагдана. Яг энэ нөгөө томруулсан шил зүүцсэн юм шиг харагдах байна. Тэ тэрэнд бол би бүрээ ихтэй байна. Тэгээд амж бүртгүүлээрээ хэрэгтэй хүмүүст нь шеэрлээрээ хэрвээ компанийн захирлууд, менежерүүд те англи хэлээ сайжруулах, богино хугацаанд сайжруулах шаардлагатай тийм хүмүүсээ бас шеэрлж, зөвлөж тэр хүмүүс тус болохоор та нарт маш их баярлах болно. Яг гэвэл энэ сургалт мастер класс гэж нэрлсэн бас учиртай. Юу гэхээр Монголд анх удаа ийм сургалт явагдаж байгаа. Тэгээ аргачлалын үед цоо шин аргачлал гэсэн үг. Тэгээд энэ шинэ аргачлал гэж юу байдгийг за үр дүн нь ямар байдгийг те ямар одоо ичэттэй агууд ямар гоё ур чадварыг цогцоор нь олгодог вэ гэдгийг та нар өөрсдөө сургалтанд бүртгүүлээд тэгээд хариултыг өөрсдөө олж аваарай. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Англи хэлний суурьтай хүмүүс байвал энэ сургалтанд яг одоо амж бүртгүүлээ. Тэгээд сургалтанд суух хүмүүстэй маргааш